Сайн байцгаана уу бүгдэнд нь энэ өчигдөр мэндийг хүргэе. Тэгээд өнөөдөр бол Хятад ресторан дотор ирсэн байна. Тэгээд тэнгисээр байрладаг Beijing Chinese restaurant гэж байгаа. Тэгээд та бүхэн маань бас харж байсан бахаа гэж бодож байна. Тэгээд маш гоё одоо viewтэй. Дээрээс нь VIP өрөөнд бүр free байгаа шүү манайхаа. Цагийн ямар ч хязгаар байхгүй. За тэгээд яг энэ газар ирсэн та бүхэндээ танилцуулга ерөнхийдөө бол танилцуулчих гэж бодож байна. Тэгээд энэхүү ресторан маань маш олон ингээд гоё давуу талуудтай байна л да. Тэгээд ямар давуу тал юм бэ гэвэл мэдээж одоо Хятад ресторан бол VIP өрөөч нь ер нь бол цаг заасан байдаг шүү дээ. Би маш олон одоо Хятад ресторануудтай хамтарч одоо ажиллаж исэн байгаа. Тэгээд ерөнхийдөө бол хамтарч ажиллахаас гадна бас өөрөө бол одоо Хятад цайнд дуртай, хоолнд дуртай учраас орж өөрчлөх маш их дуртай. Ялангуяа найзуудынхаа одоо тэмдэглэл тийм ээ төрсөн өдрийг бол VIP өрөөнд ингээд хийх айгуу дуртай байдаг. За тэгээд та бүхэндээ гол зүйлээ ярих гэж бодож байна. За энэхүү одоо Beijing Chinese Хятад ресторан маань болохоор дуулахад гоё зүйл нь болохоор зууштай одоо ингээд хоолоо хүлээж байх зураа зууш нь үнгүй гэвэл та итгэхгүй гоё байгаа зү. Тэгээд сая бас ингээд айгуу гоё хоолоо яг ерөнхийдөө бол ингээд захиалах гээд одоо ингээд менюгаа бол хараад ингээд сууж ин. За тэгингээ ингээд зууш маш гоё тий зуушийг ингээд идэх боломжтой. Тэгээ дээрээс нь гоё цайгаа мэдээж бас фри тий ингээд уух боломжтой. Тэгээд айгүй олон давуу талуудтай. Тэгээ надад бүр таалагдж байгаа давуу тал нь юу гэвэл би нөгөө ерөнхийдөө ингээд зохион байгуулад хүмүүстэй ингээд ярилцах уулзалт тоглоно шүү дээ. Тэгэхээр цагандаа айгүй их баригддаг байхгүй. За одоо ингээд цаг маань ингэж байгаа. За одоо тэрний дараа ингээд тэгээ одоо нэлээ их одоо мөнгө нь явандаа ч яг тэгж боддог уулзалт руугаа тэгээ анхаарахгүйгээр гэх юм уу. За тиймэрхүү одоо асуудал гардаг учраас та бүхэндээ яг энийг танилцуулчих. Тэгээ хамгийн гоё нь яг төв дагуу яг тэнгисийн ялалтын талбай нь яг хажууд одоо маш өндөр одоо эмийн таавар байгаа шүү дээ. Тэгээд за тэр эмийн тааврын яг баруун талд нь байгаа шүү. Тэгээд Хятад ресторан байрлаж байгаа. За тэгээд энэхүү ресторан маань маш гоё одоо хоолой захиалаад уулзалтаа хийнгээ цагийн хязгааргүйгээр хамгийн гоё VIP өрөөнд ингэж гоё тухтай суух боломжтой, бүрэн боломжтой ийм байгаагаараа давуу талтай. Тэгээд хамгийн гоё нь юу вэ гэвэл бүр энэ меню заяа. Меню заяа бүр ингэж аюу гоё ингэж нааша цаашаа гардаг тий. Тэгээд хамгийн гоё нь бас үний хувьд бол маш боломжийн байгаа. Тэгээд дээрэс нь ингээд бүх одоо олон төрлийн хоолуудаас гадна одоо тийм ээ 2-ороо 3-аараа ганцаараа байсан ч гэсэндээ гаргах одоо бүх төрлийн энэхүү хоолууд маань ингээд байгаагаараа маш гоё давуу талтай. Тэгээд би жишээлбэл ерөнхийдөө бол одоо төр би бичлэгээ мэдээж юу ачим таслаад тэгээд яг менюнийх нь одоо өнүүдийг нь та бүхэндээ бас танилцуулаад оруулчих гэж бодож байна. Тэгээд та нар маань бас анхаарлаа хандуулсанд баярлалаа. Тэгээд бүгдээрээ дараагийнхаа гоё бичлэгээр уулзцгаая. Тэгээд та бүхэн маань зориод ирээрээ гэж хүсэж байна. Баярлалаа. За тэгээд яг KFC тэнгисээр буугаад тэнгисийн яг хатуусны буудлын дээр KFC байгаа шүү тий. KFC-гийн яг хажууханд байгаа шүү. За Beijing Chinese restaurant тэгээд Хятад ресторан гэж бичсэн юм гоё хаягтай. За энэ байгаа. Тэгээд view нь бол маш гоё. Тэгээд үнэхээр гайхалтай VIP өрөөнүүд нь өнгөө байгаа шүү.